Дараагийн мэдээлэл Улаанбаатар хотын хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо. Энэ үйлдвэр төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50,000 шм хаягдал усыг боловсруулж дулааны 3-4-р цахилгаан станцуудад нийлүүлэх юм. Ингэснээр жилдээ 14-өөс 18 сая шм орчим гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэж байна. За үүнээс гадна хотын усны хязгаарлагдмал нөөцийг хамгаалах, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой юм. Улаанбаатар хотод байрлах дулааны цахилгаан станцууд жилдээ 21 сая орчим метр куб буюу нийслэлийн нийт усны хэрэглээний 23.8%-ийг газрын доорх усны их үүсвэрээс авч ашигладаг. Үүний 18 сая метр куб усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулахад ашигладаг. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор дээрх хэмжээний хаягдал усыг стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, дулааны цахилгаан станцуудын технологийн хэрэгцээнд нийцүүлэн цэвэр усыг хэмнэсэн үйл ажиллагаа явуулна гэсэн үг юм. Одоо энэ хэмжээний усыг ТЭЦ 3-4 маань шууд гүний уснаас хэрэглэдэг байсан бол тэрийг орлуулад за хэмж байгаа усаа Улаанбаатар хотынхаа он дахин хэрэгцээнд шууд дахиж нийлүүлэх боломжтойгоор ийм одоо өндөр ач холбогдолтой төсөл. Улаанбаатар хотын ирээдүйн хойч үедээ жилдээ 18 сая куб метрийг газрын гүнд нь үлдээж туул голын сав газрын эколог байгалийн одоо тогтвортой байдлыг хангах, урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангах ийм боломжийг одоо бүрдүүлж байгаараа энэ төслийн онцлог ач холбогдол оршиж байгаа маа. Хоногт нэг 400-аас 430 мянган метр куб ус ашиглах юм бол Улаанбаатар хотын усан хангамжны 35 хоног хүртэл асуудалгүй болж байна гэсэн үг. Энэ үйлдвэр Улаанбаатар хотын ус хангамжийг 80%-аар урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мянганы солиноос санхүүжилтаар бол ер нь бас манай инженер техникийн ажилчид нийтдээ нэг 90 гаруй ажилчдыг Голландд сургасан байж байгаас энэ баруун их усүр дээр болон энэ дээр нийлүүлээд нэг 40-од хүн болоод бэлтгэдэж одоо ажиллаж байна гэсэн үг. Улаанбаатар хот ойрын одоо хэдэн 10 жилдээ унтны усны их усрын дутагдалд орохоос одоо бүрэн сэргийлж чадж байгаа. Дээр нь байгаль орчинд ээлтэй байдлаар хаягдал саарл усаа дахин боловсруулж технологийн ус гаргаж станцуудад хэрэгэлдэг ийм одоо байгаль орчинд ээлтэй ийм одоо төсөл өнөөдөр ингээд амжилттай нээгдэж байна гэж та бүхэн ойлгож болно. Онцлог зүйл бол яг цагтаа яг анхнаасаа төсөөлсөн төсөвдөө багтаж хийгдэж дуусч байгаараа онцлог. Одоо санхүүжилтийн дүн ч гэсэндээ нийтдээ бол энэ чинь 460 гаруй сая долларын байгаа. Тэгэхээр Монгол улсын дээр маш одоо хариуцлагатай ажиллаж одоо төслийг амжилттай ашиглалтанд орууллаа. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийг тухайн үеийн буюу 2018 онд ерөнхий сайд хүрэлцэх Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац болон Монгол улсын засгийн газар хоорондын 2 дахь компакт гэрээнд гарын үсэг зурснаар хэрэгжих эхлэл тавигджээ.